За ийхүү бүгд нь орой мэндэ. За би бол ингэ сайхан замын голоор алхах чинь. За яагаад замын голоор алхах гэж байгаа гэж бодож байна. Бодлоо. За тэгэхээр одоо бол өглөөний яг 6 цаг болж байна. 6 цаг 18 минут. Тэгээд ер нь тооцоолсноос жоохон хоцорсон явж байна одоо. Гэтэ яг бай. Хэдүүлээ өнөдөр маш гой зоригтойгоор одоо өглөө ингэ сэрцсэн байж байна. За тэгээд тэрний юу гэхээр хэдүүлээ TB Dabo гэдэг уул байгаа маш одоо спанда алтартай тийм уул байгаа. Тэр уул руу мацаж орой дээр нь гарч зорилгоо бэлэлнэ. За тэгээд одоо угаасаа удахгүй бас Монгол улс руу буцаж байгаа. Boy. За тэгээд тэрнээс өмнө нэг ботцсон байсан зорилгоо заавал биелүүлээгээ ботцсон байсан. Тэгээд тэр зорилгоо одоо биелүүлэх гээд явж байна. За тэгээд иш алхаж малахгүй ерөөсөө гүүн тэгээд хэр удаан гүүх нү, яах нү, ийх нү, хэр партатай зам байх нү. За тэгээд энэ бичлэгэндээ цуг байгаарай. За тэгээд хэдүүлээ let's go. За баг 1 цагийн гүйлт хийх байх гэж бодож байна. Чин за тэгээд замд юу болох нь вэ? Хэдүүлээ сонсох ярьцгаая. Let's go. Гүйлт хэлсэн. Тиг секунд. За хэдүүл одоо явж өгнө шүү дээ. За ер нь бол баг нар мантахад тийж. Ер нь уулын дээр гарцсан байсан бол ер нь нар мантахад баг шууд гарчаар байсан байна. Одоо яг хараад эхэлж байгаа юм байна. Гэтэ тэнцээс одоо нар мантахад гарч ирж байна. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж. За хэдэж явцгаа. 20 minutes later. За юу ясаа. Гэрээсээ явсаар ер нь яг уулын дээр ирсэн одоо уулнаасаа дээш явж байна. За ер нь бол засмал зам ингээд дуусч байна. Ийхүү одоо шорон замаар дээш явна. Бас л гоё штэ. Экстремим дуртай шүү эзэхээ. За хэдэл явна. Үнэхээр гоё ирж байна. За гоё шүү. Let's go. Дараагийн зураг явцгаая. Come on. За маха нэг буруу юм гарсан. Нэг төлөвлөгөөнөөс нэг өөр юм гарлаа. За яагаад тийш өгсөхгүй доош уруудаа явж гинэ гэхлээр байна штэ. Замаасаа гарсан. Замаасаа гараа өөр тийш явчих. Одоо тэгэл буцаад явж гинэ. За гэс юу болсон минута барь жоохон хурдаа нэмээд явахаас. Тэгээ жоохон хурдаа нэмээд жоохон гүгээд. Хурд хийхээс одоо сайхан. Тэрийг барьж авна. Доошо жоохон уруудаад сайхан хүлээ амрааж байгаа одоо дээш хурд хийчихсэн. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж шүү. Ерөөсөө харамсах юм алхуу. Байгалийн энэ сайхныг мэдрээд ямар гоё дуу сонсоол. Янз. Энэ бичлэгийг ингээд хадгалж авч байгаа үнэхээр их баяртай нэгэн жилийн дараа өөрийгөө үзэх учраас. Баяа. За би өөгнийг энийг харж ирсэн. Яана. Яг энэ замаар явчих үедээ бодож исэн ч яг ийшээ гарахаар боллоо. За гоё. Экстрем гоё штэ. За болгоомжтой явна дэшээ. Хичээнэ. Одоо нэг өөр ингэ дэш өгсөх юм байна. Фокус эцгээе. За уул руу явсаар л байна. За ерөөсөө яарч болохгүй байна. Одоо энэ дэш өгсдөг зам дээр аим шороотой чулуутай байгаа учраас хэдүүлээ зүгээр сайхан алхаа явцгаая. Окей. За тэгээд би бас энэ Google Map дээр жоохон зөрөлдөөд байна. Яг нэг Google Map-аас зам харж авч байгаа болохоор яг заримдаа бас ингээд зөрөөд тэг яг юу гат замаа алдаад байна. Тэгээд энэ бас дэш яг явган зам юм байна. Тэгээд сайн бас яг замгүй газраар явж байгаа зам нь нийлж байна. За тэгээд амир аалцны үүр байна. Тэлийн үүр зайлуулаад явж л байна да дэш. Яа гоё харагдаж штэ тий. Яар гарагдсан бэ? Сайхан байна. За энэ уул нь яадаг уул гэхэлэр штэ бас нэг учиртай уул руу гарч байгаа. Энэ уул нь өөрөө одоо энэ Барселонот дах хамгийн өндөр гоё уулуудын нэг бөгөөд энэ одоо далайн түвшнээс 500 метрийн орой дээрээс одоо 500 метрийн орой дээрээс энэ үзэсгэлэнтэй байгалыг энэ үзэсгэлэнтэй энэ хотыг харна гэсэн үг. Тэгээд харахтаа бас гоё далаа тэнгисийг бас ширтэж харна. За тийм ч үнэхээр сайхан кайф тайлгч чинь ийм гоё цэвэр агаар
хизээж олдохгүй, дахиж хизээж олдохгүй. За би ши чадвал явахаас өмнө одоо явах надад Монгол руу буцаад одоо 9 хоног үлдсэн байна. Тэгээд энэ хугацаанд чадвал дахиад нэг ирмээр байна. Бүр өглөө бүр яг нар мантайгаар. Үнэхээр ийм зоригтой болчлоо. Яалтчгүй бүр ингээ хармаар санагдчихээн. Одоо л өглөө босох юу ч өглөө бүр 4:30 гэж бас явах нэрээ. За тэгээд хэвлээ keep going. Би одоо Google Map-аас зам харах хэрэгтэй. Тэгээд жоохон төөрчлөө. Одоо яг энэ дэше ийм зам байгаа байхгүй юу? Доошо ийм зам. Дэше ийм зам. За тэгээд энэ яг зөв энэ дахиад доош дахиад хэдэн зам байна. Тэгээд хараат гэлсэн. За. Зөв юм байна. Зөв явж байсан байна. Одоо ер нь ингээд дэше өксөөл яваад байгаа юм байна. За ер нь бол одоо би ч өглөө гүйдгэлтэй. Гэхдээ бас ингэж гоё уул руу ерөөсө гүйж байгаагүй. Энэ уулын оройг харчаал за би ийшээ гарна гэж бодсон байсан дотроо. Бас маа гэрийнхэн ч надад хэлчихсэн. Яагаад гэвэл өмнө жил бас явж байсан. За тэр тухай тэр дээр ичиж байгаа ярий. За тэгээд ийшээ бас яагаад ингэж гүйж гарч олдоогүй те. Яагаад заавал ингэ автобуст чихгүй ингээд одоо трендээс суугаал дэше гарчихгүй байгаад байгаа гэхээр тэд нар бүгдээрээ өглөө одоо 10-аас сонгоно. Алдсан дээр. Өглөө 10-аас 9 сонгоно. Тэгээд ер нь бол ажиллахгүй гэсэн үг. Тэгээд дэшээ бол ер нь бол гүйж гарах зорилготаас өөрөө хуурахгүй шүү дээ энэ чинь. Та нарыг ерөөсө хуураагүй гэсэн үг шүү. За. Окей. Тэгээд заавал өглөө 10-аас 9 сонгоно. За. Энэ одоо Тибета буулан дээр парк байгаа зөө. Тэр парк нь ямар утгатай, яаж үүссэн бэ гэхээр Салвадор Андре гэдэг одоо энэ мундаг хүн одоо энэ яг талбайг ашиглаад гой хүмүүсийн амралтад зориулсан те бас энэ амар гой зөв зохион байгуулалттай гой паркийг барьж өгсөн. Тэгээд хүмүүсээс ишээ ирэх зорилгоноос тэр паркаас олж бас ирдэг. За хажууд нь дахиад нэг сүм байдаг. Тэрийг ойрхоноос очиж байгаа бүр гой харуулъя гэж бодож байна. За тийм энэ одоо энэ паркнаас хэдэн цагт ажиллаж эхэлдэг вэ гэхээр 12 цагт ажиллаж эхэлнэ. Тэгээд 12-оос ажиллаад орой 6-г л хачтай. Ер нь бол 6хан цаг л гэсэн үг. Тэгээ хүмүүс бүр тикет микет парк руу ороход тикет микет авдаг. Тэгээ тикет эдрийг авахын тулд бас энэ ч нэг хүний тикет нь 30 евро гэдэг. 30 евро ч одоо 120 мянган төгрөг. Тэгээ бас жоох үнэтэй. Тэгээд бүр өдөр 2 өдрөөр ингэж авдаг хүмүүс. Тэгээ яг зарим хүмүүс нэг өдрөөр аваад тэгээ тоглож болдог. Үнэхээр гой цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрүүлнэ. Бас үнэхээр гой байгальтай учраас. Гоё яана. Та нар ингээл боддоо ийм гой байгальт гой нарны нар мандж байгааг хараал. Тэгээл гой юу агаал гой шуудуудын жингдэг чимээ сонсоол энэ байгалыг мэдрэх талах ийм гоё. Та нар ч гэсэн maaхан гоё заавал ингэхгүй. Тэгээ богд бол руу одоо манай Монгол улсынхан Улаанбаатарын ч амар их гардаг болсон байлээ. Одоо энэ generation ч өөрсдөө хүмүүс өөрсдөө хэрхэн хайрлах, өөрсдөө хэрхэн хайрлж гэр бүлтэйгээ удаан амьдрах уу, тэ гой зүйлүүдийг харах уу. Тэгээ бүгдээрээ амар хөдөлмөрч болцсон. Тэгээд бүгдээрээ өөрсдөө анхаардаг болцсон учраас одоо би юу хэлэх үү. Тэгээд бүгдээрээ тэрийг үргэлжлүүлээд гол нь гоё дадал болгоод яаж 7 хоногт 1-2 удаа гарчиж байгаарэ. Чадвал завны үйл тэгээ амралтын өдөр ер нь л зав байдаг. Тэгээд гоё тэр өглөөний энергийг өөртөө зарцуулж гоё. За тэгээ гоё штэ. Тэгэл богд болон дээр гараал гоё хоол моол идэх ч юм уу те. Гоё хийдэг зөндөө зүйлс байгаах. Тэгээд тэр бүгдийг эцгээгээрээ. За тэгээ би хэрвээ одоо 2 сард гинэ 6 сарын 30-нд Монголд очихоор байгаа. Тэгээд очиод бас гоё богд бол руу гарыг гэсэн бас нэг гоё гэр бүлэрээ гарыг гэсэн гоё зорилго байна. Тэгээд тэрнтэй хамтраад бөөндөө бас гарч болно. Гоё групп үсгэж жагаад бөөндөө тий гараад сайхан богд болон дээр хөлбөмбөг тоглох юм уу, гоё жоглинг хийж болж байна. За өөр зөндөө олон спортууд байна. Тэдгээр тоглож сайхан цагийг хамтдаа өнгөрүүлж олно шүү. Гоё нэр ийм өрөөлөг байна. Nice. За тэгээд явъя да урагшаа. Дэш явж л байна. Сайхан байна. За сая шорон замсаа гараад засмал зам руугаа нийлчлээ ашгүй.
Одоо ингээд дэшээ сайхан гүчнэ. Хурд тэгээд. За нэг өсрөл 10 минут л явах. Хурд тэгээд сайхан гүчээ хэдүүлээ. За тэгээд очиод уулзцгаая да. За би явсаар л. Хүү. За энэ замын ямар гоё байгаа карта. Яа тэгэхээр одоо саний ингээд явж исэн зам болохоор бүр яг ингээд хоёр талаас нь яг хаацсан зөвхөн хүмүүс зориулсан яг ингээд дээшээ очих зорилготойгоор ингэж юу басан. Тэгээд замын ерөөсөө энэ одоо засмал зам одоо замд харагдчихсан шүү дээ. Тэр замуудыг бол ерөөсөө юу байгаагүй засаагүй. Яа тэгэхээр тэрнэр бол одоо юу машин өдр дугуй өдр явах боломжгүй. Зөвхөн хүмүүс ингээд алхах зорилготой болохоор ерөөсөө тийг ёо ямар гоё харагдав юм манай Барселона хот чинь ёо. За нэрээ та нар энийг юу гэдгийг мэдвүү. Энд ч одоо ингээд амар том спикер шүү дээ. Нэлээд том спикер. Спикер гинэ. Спикер. Ямар Салвадор гэдэг лээ. Хүний архитектурын одоо зохион байгуулалтаа гаргасан. Одоо хэрвээ ингээд Барселона хотод ямар нэг юм болох юм бол шууд энэгээр тохио гэнэ гэсэн үг. Одоо ер нь хотод л байгаа хта юм. Одоо маш том антин. Одоо жинхэнэ бид нар ч одоо жинхэнэ интернетийг өгч байгаа ганц зүйлч шүү дээ. За тийм дараа TV дабо гэж байна. За анкан явсаар хаа нэрсэн гэж бодож байна. За ийхүү өнөөх яриад байсан TV дабо уулынхаа бараг л ороод ирнэ гараад ирлээ. За энэ TV дабо уулан дээрээс Барселона хотыг харахаар 512 м налан түвшнээс 512 м-т гараад ирсэн юм шиг тэр мэдрэмжийг авна. Тэгээ бас угаасаа 512 м-ийн өндөрт байрладаг. Тэгээд би бол одоо яг 500 дахь метр тэр нь явж ийн гэсэн. Хойно сүм маань харагдчихээн. Тэр дээрээс та тэгээд одоо парк дээр ирж чинь. Хүү! Сайхан байна. Бараг л хүн алга. Хагас өдрөөг нь Барселоночууд ер нь амар их гүдэг. Тэгээд ер нь л одоохондоо л хүн алга. За энэ ч бол нэг хүн автобус хүлээгээс өгсөж байна. 8-аас энэчнээс автобус нь явж эхэлнэ гэж байна. Одоо 7:18 болж байна. Сайхан байна. Бараг л ирчлээ дээ. Тэгээд Барселоночууд өөрсдөө л амар их гүдэг. За тэгээд өөрсдөө амар арчаатай. Тэгээд эрүүл мэндтэй залуугаас хөгшин гэлтгүү 6-аас 60 нас хүртэл бүгдээрээ гүйж эрүүл мэндэд анхаардаг. За тэгээд ер нь бол одоохондоо л бүгд нөгөө нэг одоо ийшээ ер нь бол одоо энэ Барселона хотын бүх хүмүүс ер нь л гарч ирээд үтцсэн гэсэн гүйдэг хүмүүс нь. За тэгээд харин гарч ирээгүй. Ягаад ер нь бол гарч ирэхгүй байгаа гэхээр далаа гэж дахиад нэг үнэхээр үзэсгэлэнтэй газар байгаа. Тэрүүгээр ингээ гуглээр бүр ингээд далаа хийж байгааргүй үнэхээр гоё зөө. Би бол ер нь л гүйдэг тэгээд далаа хийж байгааргүй үнэхээр гоё. Тэр нь бол ихэнх хүмүүс далаа хийж байгааргүй гүйдэг болцсон байлээ. Тэгээд ер нь бол ийшээ ер нь хүн алга одоохондоо өглөөний 7:19 болж ин тэгээд одоо хаашаа явах гэс Google Maps замаар хат. Хүү. Байна. За би явсаар өрөөдөө гараад ирлээ. Ёо ямар гоё юм бэ вэ? За энийг ч л харах гэж энийг ч л харах гэж 63 минут явсан байна. За тэгэхээр ер нь бол 1 цаг явд юм байна. За тэгээд нэг 6 км явсан байна. Нийт ёо ямар гоё харагдаж байна өө. Oh my god. Damn brother. Ёо тэнд Camp Nou байна. Ямар гоё юм бэ өө. Галц үнэхээр гоё юм. За тэр хойно манай Sacred Core гэдэг том сүм маань харагдаж байна. Сүм маань тэнд харагдаж байна. Бүхэлдээ 10 сарын дараа энэ хүн нэг юм зоригтой өрлөө би. Үнэхээр гоё байна. За та нарт яг энд яаж харагдаж байгааг харуулъя. Яаж харагдаж байгаа гэхлээр штэ. Та-да. Oh my god! Wow! Манай үзэсгэлэнт Барселона хот ямар гоё харагддаг юм бэ. За энэ ч бол TV дабогийнхан маань 12-оос сонгоон тэгээд бүгд тоглоомнуудаа чеклж гин. Тэгээд
хүн амтан суугаагүй тэр одоо юу гэдэг лээ дээрээс доош ондгийн чинь тэр бол одоо ингээд ажиллаж эхлэх гэж байна. За тэгээ маань Барселонотыг хараа л та ямар үзэсгэлэнтэй харагч. Йоо тэр цаашаа далайг хартаа цэвцэнхэр ямар гоё юм бэ. За тэгээ дугуйтай хүмүүс бас ингээд гарч ирж байна. Өглөөний сайхныг мэдрэхийн тулд ингээд гоё наа. За өглөө жимс маань бяцарчин гэж бодоод орой өчтөр орой ямаа бэлтгэдэг жимс маань бяцарчин гэж бодоод жимсээ аваг байсан. Тэгээд йогурт авчихсан. За тэгээд одоо л йогурт идэж байна. За тэгээд жимсээ өглөө авах чаад мартчихж яагаад гэхээр бас өрөөнийхөө унтчихсан болохоор юу агаад яах вэ? 5 дахь нь алдагдуулаа яах вэ гэж бодоод орхицсан. Тэгээд авч амжаагүй яарад. За би та нарт одоо ингээд хойно харагдж байгаа яадаг сүм бэ гэхээр Sacred Core гэж нэрлэдэг. За тэгээд ариун зүрхний сүм гэж Барселонотын нэрлэлт юм байлээ. За тэгээд энэ нь болохоор 1902 онд барьж эхлээд тэгээд 1963 онд барьж яг дуусгасан гэж ярьт юм байлээ. Тэгээд энэ парк дээр яагаад энэ сүмийг барьсан бэ гэхээр энэ зөвхөн яг ингээд зугаа цэнгэлэг хөөх биш, бас ингээд уулан дээр очроос ингээд хажууд нь ийм гигэн ариун гигэн ийм сүм байх ёстой гэж үзээд энэ сүмийг барьсан байлээ. За тэгээд одоо та нар харж байгаачлан Есүс Христ тэр дээр ингээд гараад илгээд энэ цэцлэнтэй юг ингээд бишрээд хараад байж байгаагаар дүрсэлж хийсэн юм байлээ. Та нарт хэлсэнчлэн Тибидабо гэдэг нь өөрөө латин хэлэнд болохоор би чамд өгье гэсэн юг гэж би чамд өгье гэж орчуулагддаг. Тэгээд та нарт хэлсэнчлэн одоо чөтгөр болол Есүс Христийг за чи хэрвээ надад сүгдэх юм бол би чамд яг энэ уулыг өгч энэ сайхан Барселонотыг ингээд ширтэх боломжийг ингээд олгоё гэж хэлсэн боловч харин Есүс Христ бол тэрийг татгалзаж чадсанараа одоо тэр дээр ингээд байгаагаар дүрслэгдэж хийсэн байлээ. За тэгээд энэгээр бол зөндөө их одоо ер нь аль хөл хөдөлгөөн нэгсэж эхэлж байна. Тэгээд хэдүүлээ энэ ч нэг жоохон сууж байжгаад сайхан йогуртаа идээд тэгээд хэдүүлээ доошо буцгаая. За би ер нь бол цагаа зогсоосон байна. Хэдэн минут яасан ирсэн ээ. Тэгээд доошо яг буугаад гэрч очихлаар бас хэр удаан ер нь юу аадیں۔ Тэгээд хэдэн цаг явдیں۔ Хэдүүл арай. За би та нарт дахиад нэг гоё дээрээс нь харуулчих гэж бодлоо. За энэ сүмийг юу гэдэг л одоо та нар мэдж байгаа да. Sacred Core гэж байгаамаа. За тэгээд хажууд нь дахиад ийм тоглоом байна. За тэгэд энэ ийшээ хэрвээ ингээ орох юм бол одоо 11-ээс хаас 11-ээс сонгоно. За тэрийгээр ингээ тойроод ингээ ордог. За тэр нь хаалттай байна. Дотор нь маш олон тоглоомнууд байдаг. Би бол өмнө жилийн 12 сард анх Тибидабо дээр ирчихсэн. Тэгээд манай ээж бүр ийшээ ирэхийг үнэхээр хүсдэг байсан. Тэгээд доороос үнэхээр гоё харагддаг. Яг үндэ бол доороос яг энэ одоо Sacred Core-ийн хөшөөл энэ сүм бол үнэхээр гоё харагддаг. Тэгээд ээж бүр ийшээ очиж үзье. Ямар юм бэ гэдэг сонирхоод байсан. Тэгээд бид бөөнд ирчихсэн. Тэгээд үнэхээр сэтгэл хангалуун ботсон. Үнэхээр гоё тийм Тибидабо гэдэг энэ бол гоё парк баригдсан байлээ. Тэгээд үнэхээр гоё харагдаж байна яг үнэндээ л. За тэнцээ Camp Nou гэж та нарт харуулах. Үзье. Тэгээд тэтэлээ буугаад гэрт очиод олцсгай. За тэгээд замдаа юу ярих нь. Let's go.
За би явсаар доош урууцаар хот руугаа л ороод ирлээ. За нар гарцсан сте. Одоо жинхэнэ өдөр хаалж эхэлнэ. Одоо ер нь одоо ингээ өргөжлүүлээд бэлтгэлтэй тэг өглөөнийхэн цаг уучаад сайхан өндөг шарж чээд бэлтгэлтэй тэгээд өнөөдрөөс нэлээд план тань. За нэрээ гиснээс одоо удахгүй ерөөсөө 9 хоногийн дараа Монгол руугаа буцлаа. За Улаанбаатар руугаа буцлаа. Тэгээд очоод маш олон төлөвлөсөн зүйлүүд байна. Гэрийнхнийгаа санжийн. За тэгээд бас Монгол руугаа буцахсандаа үнэхээр их баяртай байна. Тэгээд Монголдо очиж 2 сар байчаад тэгээд буцаад Барселонатод ирнэ. Тэгээ маш их төлөвлөх юмнууд зөндөө байна. Тэгээд Монголд очиод бас гоё найзуудаа хүл өмгөдөр тоглоод тэгээ гоё нээлттэй өдөр цойгоод ч юм уу гоё зөвлөгөө өгч бас болно. Тэгээд надаас асуумаар байгаа жоохон хүүхдүүд одоо хөл өмгчин болох ч байгаа одоо зөндөө энэ generation зөндөө олон шинэ мундаг хөл өмгчд төрөх байх гэж бодож байна. Тэгээд надаас асуух зүйл байвал нээлттэй шүү. Тэгээд миний Instagram болон YouTube-ыг дагаа тэгээ гоё асуулт асуугаад явцгаарай. Тэгээд коммент мэмдүүлтэйгээд те. Тэгээд Instagram-аас чат бичиж олно. Тэгээд би бол нэлээд нээлттэй учраас тэгээд чат бичих юм бол тэгээд хариулъя явна зав байх юм бол. За тэгээ өнөөдрийн гүйлт зоригтой бол хүрсэндээ үнэхээр их баяртай байна. Тэгээ өглөөгөө нар мандахад гоё гүйж дэшээ очиж Тибита буулан дээр гарлаа. За тэгээд 10 сарын дараа нэг зорилгоо биелүүллээ. За тэгээ ер нь ойрын хугацаанд ер нь бичлэг хийхгүй байсан. Яагаад гэвэл яг л өдрүүд маань дандаа бэлтгэл. Тэгээд бэлтгэл гэсэн хуваартай гатсан. Тэгээд нэлээд шаргуу хөдөлмөрлөлөө. Тэгээд за нэг тиймэрхүү. Тэгээ өнөөдөр бол үнэхээр гоё өдөр байна. Тэгээд зорилготой хүрсэндээ баяртай. Тэгээ надтай зүгээс бүхэн баярлаа. Тэгээд хувцал бас нэлээд амар шороо болсон байна. Хөнөрөж जैन. Хувцас маань нэлээд шороо болж байна. Та нарт харагдах нь за би харуулж үзье. Гутлал ер нь нэлээд халтар боллоо. Ер нь жоохон бас буруу гутлаа сонгосон байна. Дараагийн удаа өөр гутлал сонгохыг хичээнэ. Дараагийн удаа тэгээ өөр гутлал сонгохыг хичээ. Тэгээд нэлээд өндөр жоохон өндөр болтой нөгөө гүйлтийн яг гутлаа өвсө гараад ирсэн чи яг юм шороо морон дээр явна гэж сайн тооцоолсонгүй. Ахуудаас учраас за тэгээд дараагийнхаа удаас илүү туршлагатай болоод илүү гоё гүйлтүүд хийн гэж бодож байна. Тэгээд дараагийн удаанаас бас найзуудтайгаа гоё гүй гэж бодлоо. Дараа жилээс ч юм уу те. За тэгээд ийхүү өнөөдрийн маш гоё тийм energetic тэгээд бас гоё зорилготой өрсөн гоё бичлэгтэй цуг байсан. Баярлалаа. За одоо энэ Барселонад байх хугацаанд бас нэг хэд цөөхөн хэдхэн бичлэг орох бах. Тэгэл Монгол руугаа буцчихна. Тэгээд үнэхээр их баяртай байна. За тэгээд хэдүүлээ мэддэгчлэн зарим гэртээ ирчлээ. Тэгээд мэддэгчлэн дараагийн бичлэгээр уулзцгаая. Бакачка.